Баянгол дүүргийн 3 дугаар хорооны засаг дарга 3 дугаар хорооны төлөөлөгч. За манайх бол одоо яг 49 м2 талбайд байдаг төмөр замын бүс. Одоо Гранд Плазагийн төмөр замын удирдах буюу урагшаага барс цах ороод бог дарынхаа наадлаар явдаг. Ерөөсөө их жижигхэн одоо шигүү ийм хороо байгаа. Нийт 54 байрнаас ашиглалтын шаардлага хангахгүй 5 байр байгаа. Дахин төлөвлөлтөнд оруулах. 35-36 дээр бол нийт 360 одоо 7 хүн ам байна, 48 өрх байна. За энэ дээр бол маш олон компаниуд шалгарч орж ирсэн. Хамгийн сүүлд уран project хийх гэж орж ирсэн. Тэгээд нийслэлээр шүүхтэд ингээ бөө маргаан болоо шүүхийн маргаан сая 24 оны 12 сард ингээд дууссан. Энэ дээр ерөөсөө нөгөө оршин суугч гэрцсэн. Тэгээд ямар ч компаниг хүлээн зөвшөөрдгөө айгүй их юм ихтэй хүсдэг ийм л хүмүүс байгаа даа. Тэгээд дотроо ерөөсөө уучраа олдгоо. Нэг тал нь өгөхгүй дэдэг, нөгөө тал нь амьдрах гад ингээд шийдэл төрдөг байсаар байгаа төдий хүрч байгаа. Тэр байр бол үнэхээр ороод үзэхэр хүн амьдрах нөхцөл байхгүй. Үнэхээр хэцүү болчихсон. Яг барс захын хойдолд байдаг. Тэгээд тэр хаваар нөгөө орчин гаднах дотнох орчин нь бол одоо алдагдсан. Хөрөнгө оруулалт хийж болдгоо дахин төлөвлөлтөнд оруулна гэдэг. Яг ийм гацаатай нэг байр байгаамаа. Тэгээ энэ тал дээр яаж хамтарч ажиллах вэ? Барсын орчин дээр ер нь таны бодол санаа ямар байна гэдгийг бас сонсомоор байна.